үнэхээр энэ чимээг алга болтол маш удаан хүлээж ийн. Одоо би 30 минутын турш би яг бичлэгээ эхлүүлэх гээд бүр 30 минутын турш би бичиж гин. Одоо яг ингээд чимээгүй болчлоо даа гээл би яг ингээд бичлэгээ эхлүүлээл дөнгөжл би hi guys за өнөөдрийн бичлэгээр би гэж жоо дахиад харж гин үү яг яах вэ хүүхдүүдийн маань хоолыг нүүх цаг болчоод идэг хоолыг нөхчөө дараа нь унтуулах хэрэгтэй байгаад идэг над бүр хийх юмцөндөө хагаад тахт чи бичлэгээ эхлэлийнхаа хэсгийг бичих гэхээр л ёо тэр бүр hi guys за одоо яг ёо тэр яах вэ би яаж энэ эхлэлийг хийх вэ тэг яг ингээд нэг юм хийх шамал газ гэж ингэ бүр ингэ тасралтгүй юм аашууд хийх дуусчихгүй ингээд яа ингэж аахгүй ингэж аахгүй юу яа за ямартач энэ чимээ бүр маш амар хэцүү сонсогдож байгаа байх. Гэхдээ энэ дундуур нь үнэхээр яриа дуусахгүй л үнэхээр болохгүй байна. За өнөөдрийн бичлэгээр би мейкапынхаа өмнө ямар арьс ашиглага хийгээд суур тавьдгаа харуулад дээрэс нь би нэг юм өтөө бичлэг яваа л байсан. Багсныхаа тухай ингээд ямар багс юу дээр ашиглаж байгаагаа ингээд харуулад өгөөч гэгээд би өмнөх мейкапынхаа бичлэгүүдээр ерөөсөө багсаа ингэж голчлохгүй би шууд бүтээгдэхүүнээ голчлоод одоо ийм бүтээгдэхүүний би яг ийм мөнгийг нь ашиглаад ийм брэндийнх байна. Энэ надад дээр ингээд ингэж санагдаж байна. Энэ бүтээгдэхүүн нь иймэрхүү юм байна гэдэг ийм бүтээгдэхүүнүүдийн ревю талаас нь дандаа ярьж өгч ирсэн юм билээ. Тэгээ би ерөөсөө багсаа ярьж байгаагүй. За тэгээ би яг өнөөдрийн бичлэгэн дээр бол энэ нүрийг будахтаа яг багс ашигласан хэсгүүдээ харуулад явчихсан байгаа. За тэгээ би өнөөдрийнхээ бичлэгэн дээр яг ийм 10 багсал ашигласан байгаа. Яг энэ 10 багс нэг юм спонж байхад миний энэ буудалтыг хийн бүр маш easy буудалтайгаа зүтэй. Би ерөөсөө тийм техник шаардсан нүдний буудалт хийдгүү штэ. За тэгээд миний энэ бичлэгийг хэрвээ та анх удаа үзэж байгаа бол намайг яг ингээд мейкаптай өмнө нь харж агаад одоо ингээд миний мейкапгүй тэр царайг харахтаа үнэхээр бэлдээрээ би бүр маш их өөсөвтэй нүрээр бүр бүтэн цэгэн одоо сэвхнүүд тарчихсан бүр маш их нөсөө толботой арьстай хүн байгаа. Гэхдээ миний будлын хамгийн гол зорилго бол би бүр ямар ч үгүй хардах хүсдэг. Хүнгаасаа яг өөртөө нэг байхгүй юм хүсэж идэв штэ. Би өөрөө бүр ямар ч өөгүй хүүхдийн арьс шиг те бүр ямар ч өөсөөгүй тийм арьстай биш учраас би өөрөө яг тийм арьс хүсдэг. Тэнгүүт би миний будлын гол зорилго ийм ямар ч өөгүй суур тавилт бүр хамгийн чухал байдаг. За тэгээд яг ингээд бүтээгдэхүүнүүдийн тухай би ерөөсөө дэлгэрэнгүй яриг байгаа. Би яг энэ бүтээгдэхүүнийг одоо ингээд эндээ ингэж ашигладаг те ингэж уусгалттай яг энэ хэсэгтэй л зөвхөн ингээд тавьдаг маяг гэд би ерөөсөө дэлгэрэнгүй бүтээгдэхүүнүүдийн тухай яриаггүй шүү. Хэрвээ та миний яг бичлэгийг анх удаа үзээд анх удаага л намайг харж байгаа бол миний ингээд бүтээгдэхүүнүүдийг яг хаана юу тавьдаг те тэрийг мэдхийг хүсчихвэл та миний өмнөх өөр мейкапын бичлэгүүдийг үзчихээрэй. Би ерөөсөө одоо өөрийнхөө өмнөх бичлэгүүдийг үзүүлэх тийм зорилготой бол ерөөсөө биш шүү. Яагаад тэгэхээр одоо миний байнгын үзэгч нар чинь намайг угаасаа л энэ ийм бүтээгдэхүүнүүдийг одоо ийм газруудтаараа ингэж ашигладаг гэдгийг мэдж байгаа болохоор тэр хүмүүст ингээд дахин нөгөөдхөө ингээд тавтаад хэлээд тахаар угаасаа амар сонирхолтой санагдаж штэ. Тэгэхээр би ерөөсөө тэр өөрийнхөө бичлэгийг ингээд тавтуулаад үзүүлэх ямар ч тийм зорилго бол байхгүй. Зүгээр л би өөрийнхөө яг тэр үнэнч үзэгчтэй үнэхээр амар хайрлаад байгаа болохоор би тэр хүмүүстэй аль болох бичлэг болгоноороо гоё юм шин мэдээлэл өөр юм ингээд ярихыг хичээдэг байхгүй юу. Хэрвээ миний бичлэгийг анх удаа үзэж байгаа юм бол та миний яг ингээд бүтээгдэхүүн талаасаа те энэ яг ингээд хаана дүрхэж гин тэрийг мэдхийг хүсчихвэл одоо ямар өнгө ашиглаж байна те тэрийг мэдхийг хүсчихвэл та миний өмнөх мейкапын бичлэгүүдийг үзээрэй. Одоо нэг иймэрхүү мейкапын бичлэгүүд би өмнө хийжсэн байгаа. За тэгээд бичлэгээ эхлүүлцгээе. За би яг скин кэрээ хийчихсэн. Тэгэхээр би яг сая ямар скин кэр хийснээ харуулчихъя. Энэ Медихилийн тонер байдлаар би эхлээд арчсан байгаа. Тэрний дараагаар одоогоор нэлээд дуртай байгаа энэ Laneige-ийн тонерыг хэрэгэлсэн. Тэгээ араас нь өнөөдөр витамин С хэрэгэлсэн. Хэрвээ жоохон юм чигшил муутай, жоохон юм хуурай санагдаад ах юм бол би энэ чигшүүлдэг серум хэрэглээд байгаа. За тэгээ тосныхоо хувьд болохоор би өглөөдөө бол дандаа энэ Ануагийн нэмэх 100-ыг хэрэглээд гарах байгаа тохиолдолд би энэ нарны тосыг хэрэглэдэг. Гарахгүй тохиолдолд болохоор би Skin 1000 дурынхаа нарны тосыг хэрэглээд
байгаа. Би сая өмнөх скин care-ийн бичлэгээр хэлсэн шүү дээ. Нөө хэрэглэхгүй байгаа нарны тоснуудаа гэртээ хэрэглээд яг гадуур гарахтаа болохоор яг өөрийнхөө хэрэглэмээр байдаг тэр нарны тоснуудаа хэрэглээд байгаа. Та нар миний ярьсыг уус амар харж байгаа байх. Би нилээн их нэг батаг гарах дуртай. Тэгээд цэгэн нөсөө толбууд бүр бүтэн нүрээрээ ингээд тархацсан гэж хэлжсэн шүү дээ. Одоо яг ингээд сайхан харагдаж байгаа. Тэгээ одоо шууд праймер түрхэлтээс явчих. Би праймер дээр болохоор гялцуулагчтай праймерт бүр үнэхээр дуртай. Яагаад гэхээр одоо ингээд миний зүгээр анзаарч байгаагаар 30 гараад эхлэнгүүт арьс нэг тийм юм гундуу харагдаад байдаг болчтой юм шиг санагдсан. Улам илүү юм харлах дуртай. Эсвэл юм нөсөө толбнууд улам ингээд тодрох дуртай. Ингээд нэг л цаанаасаа л арьс нэг тийм нэг гундаа л байгаа юм шиг харагдаад байгаа хгүй юу. Тэнгүүт яг тэр гундуу арьсан дээр юм гялзуулагчтай праймер суурин дээр хэрэглэчингүүд жоохон юм өнгөн гоё юм сэргээд ирдэг. Үгүй бол би чийшүүлэгчтэй праймер хэрэглэнэ. Тэгээд гялзуулагчтай праймер юм уу, чийшүүлдэг праймераа түрхчээд араас нь яг нүхжилтэй хэсгээрээ нүхжилтийн праймер түрхээ явчихдаг. Гялзуулагчтай праймер гингүүд надад яг одоогоор юм 3 гялзуулагчтай праймер байна. NVIDIA-ийн энэ бол бүр одоо яг энэ дундаасаа бүр маш их гялзуулдаг нь энэ. За дараа нь энэ Clarins ороо, дараа нь энэ пастел орж байгаа. За өнөөдөр хитүүлээ. Би пастелийг баг нэг туршиж байгааг ерөөс харуулаагүй шиг санагдах юм. Тэгэхээр өнөөдөр пастелийг хэрэглэчихье. Праймер түрхэхэд бол энэ угаасаа багс мөсөр бол түрхэхгүй шууд ингээл тараачдаг. За ингээ праймераа түрхчээд миний хамгийн нэгдүгээрт ямар ч өөсөвгүй болох бодолтын миний хамгийн нэгдүгээр алхам бол ийм одоо 3 өнгөтэй юм консилер байгаа. Консилероо яг тэр өөтөсгүүд дээрээ зүгээр юм ямар ч тарахгүйгээр зузаан тавьдаг. За тэгж тарахгүй зузаан тавихт болохоор би зүгээр юм нэг хавтгай ийм багсаар би энэ багсаа ингээд 2 хуваацахгүй нэг талдаа ингээд ногооноо авдаг, нөгөө тал дээр болохоор энэ оранж өгнөөс авдаг. Одоо ингэнгүүтээ би зөвхөн яг энэ ирэмгүүдийг нь жоох ингээд уусгachдаг гэсэн. Яг юм нэг гол хэсэгт чинь би яг нуумаараа хэсэг тавьсан байгаа шүү дээ. Тэнгүүд нуумаараа хэсгүүдээ биш зөвхөн яг тэрийг тойруулаад тараадаг. За энэний хараас би миний одоо хэрэглэж байгаа фаундейшн болохоор энэ Megiгийн фаундейшнийг эхлээд ингээд нэг памп авангуудаа энэ About Tone фаундейшнийг жоохон тусааж байгаа. Энэ болохоор нэлээд цагаан өнгөтэй фаундейшн байхгүй юу? Megigийнх 21-ээс 21 мөртлөө энэ About Tone илүү бүр баг 17 8 төрөхээр тийм цагаан байхгүй юу? Тэгээ би энэ хоёрыг ингээд хооронд халж байгаа. Одоо энэ хоёр тусаацсан байгаа. Хоёр тусааллах нь болохоор одоо тэр About Tone гол яг тэр бүтэн томоороо байгаа нь болохоор Megig гэхгүй юу? Хооронд нь ингээд холингуудаа би нөгөө шпатлаар тарааж байгаа. За ингээд нэлэхүүдэн тараачаад би Megiгийн спонжийг ашигладаг. Яг хамгийн анх гарч ирж байхад нь л яг авч ирсэн. За ингээд одоо захуудыг нь тараачнаа л гэсэн үг баг. Тэрний гол хэсгээрээ зүгээр ингээ хөнгөө яваал. За одоо ингээ дан крем миний угаасаа яг хүсэж байгаа үүд арлыг өгдөг учраас би дээрэс нь консилер ашигладаг. Тэгтээ энэ консилерыг ашиглахдаа болохоор ерөөсөө би спонж бишээ багс ашигладаггүй, дан спонж ашигладаг учраас нэг шууд гүйлгчээдэг лээ. Би яг амьдралдаа болохоор өөрөө 4 яг ком багс авч ирсэн тийм туршлагатай юм байна л та. За эхнийх нь болохоор би EG Cosmetics гэд байдаг те та нар мэдхүү. EG Cosmetics-аас болохоор би юм аялын багсныхаа сетийг нэг анх удаа авч ирсэн. Тэгээ одоо яг тэр багснуудаас үлдсэн багс гэх юм бол ганцхан чалга. За хоёр дахь яг авч ирсэн багс гэх юм бол би та нар мэдгүй за мэдэх хүмүүс нь бол мэдж байгаа бах. Сарнай гэд модель Monrose гэдэг нэг брэндээ нээгээд Monrose чинь анх болохоор мейкап, хувцас гэ гаргаж ирсэн шүү дээ. Тэгээ яг тэр мейкап гаргаж байхдаа ком багс гаргаж ирсэн. Тэгээ би тэр Monrose-ийн ком багсыг нь авч ирсэн. Тэр чинь 17 онд илүү дээ. 17 онд шиг санагдах юм. 17 онд энэ яг ком багсаа 80,000 гэдээ гаргаж ирсэн байхгүй. Monrose-с яг үлдсэн багс одоо 17 оноос хойш гэсэн үг шүү дээ. Амар удаан хэрэгжилж байна. Яг энэ хоёр багс байна. Яг миний хамгийн дуртай хоёр багс нь үлдсэн байгаа. За би нэг угаасаа яаж хэрэглэдэг та нарт гоё харуулна. За энэний дараа миний 3 дахь авсан багс гэх юм бол одоо яг нэр нь бас ингээд амар бүтгсээд ингээд жоох арилжжээ. Харахад бол нэг юм Jazz Up гэдэг нэртэй юм шиг байна. Энэ гэхдээ ногоон ишийг нь хараад хэрэв багс мэддэг хүмүүс бол мэдж байгаа байх. Jazz Up гэдэг энэ багсыг би яг комоор нь авч ирсэн. Тэгээ яг комноос нь одоо л энэ яг дүрийг нь би яг аваад үлдсэн байгаа юм байна. Яг энэ дүрүү л надад гоё юм хэрэгтэй. Надад яг юм тохироод байдаг.
ингээ гурвал юм биш үү? Би ингээд ерөөсөө ком багс аваагүй байна. Бусад багснууд маань болохоор дандаа энэ цоглуулсан багснууд байна. За одоо угаасаа хэдүүлээ гоё дэлгэрэнгүй энэ багснуудын тухай ярина. За одоо би шууд ингээ хуурай шултаа хийн. Би энийг өмнө нь өөр бичлэгүүдээрээ ч гэсэн яг энэ бүтээгдэхүүний тухай ингээ тайлбарлаад хэлжсэн болохоор одоо шууд гол нь багсаа ярьчих. Ийм хавтгай багс хэрэгэлдэг. За яг хажуунаас нь харах юм бол ийм хавтгай. За урдаас нь харах юм бол ийм өргөн. За тэнгуүтээ энийг болохоор ингэж тайлбарлалт юм бэл ийм доороосоо уусалттай дээшигээ ингээд нарийсаад ийм нарийнхан ингээд ийм шүүр болж байгаа. Ийм багс. За яг энэ багсал иймэрхүү хэлбэртэй багсал яг би ийм хуурай шултаа хийхэд надад яг гой тохирд юм бэлээ гэдгийг би одоо ингээд олон багс хэрэгжилж агаад би яг өөрөө яг энэ дээр тогтцсон байгаа. Хүмүүс одоо ингээд хөвчлэн нэг юм одоо бөөрөнхий би танарт угаасаа нэг жишээ зурнуудыг харуулж ийм бондгор бүв бөөрөнхий тийм цаглахаар багсаар ингээ хуурай шултаа хийдэж штэ. Тэнгуут надад тэр нь ямар санагдсан бэ гэхээр би бол одоо ингээд бүр маш их өөгöd арсан хүн байгаа штэ. Тэнгуут би энэ өөг яг ингээд одоо нэг бүдгсэхгүйгээр би одоо энэ өөгöd арсан яг энэ суурай бүдэх болохгүйгээр яг энэ чигээр нь би ингээ хуурай шулмаар байгаа байхгүй. Хуурай шултын маань зорилго бол би өрөөсөө одоо нөгөө нуусан энэ нүсүү толмуудаа одоо цоолж гаргаж ирүүлэхгүй дээрээс нь гадаа гараа салхинд явхад ямар нэгэн тоос шороо миний нүрэн дээр наалтахгүй байх хэмжээний тиймэрхүү хуурай шулт хийх нь миний одоо хуурай шултын гол зорилго нь. Тэнгуү тэр бөөрийнхий бондгор тийм багснууд болохоор миний одоо хийцэн байгаа энэ суурийг маань цоолоод нэг тийм жоох юм уусгалттай, жоох юм баг зэргийн бүдэг болгоод өгчдөг. Тэгэхээр би бол ийм багсанд дуртай. Энэ багс болохоор энэ Megy гэдэг брендийн багс байгаа. Би угаасаа энэ хажууд зурнуудыг харуулчих. За яг би нэг одоо өнөөдөр нэг өөр юм харуулчих. Яг ийм багсны одоо жижигрүүлсэн хөлбөр гэдэг нэг ийм жижигхэн хөлбөр нь байгаа хгүй юу? Яг л ингээ хажуунаас нарах юм бол ингээ дээршээ уусгалттай, урдаас нарах юм бол юм өргөн. За энэ багсаар би юу гэдэг вэ гэхээр би сая нэлээд их өөнүүдээ ингээ дарсан штэ. Яг тэр дармаараа өөнүүдийнхаа дээгүүр нь би нүнгээр пудр явуулдаг. Яг энэ багсыг ашиглаад би пудр явдаг. Энэ багсан дээрээ бүр нэлээд юм сайн авч агаад яг тэр нуумаар байгаа нэлээд тод өөнүүд дээрээ дангаар нь явдаг гэсэн үг. Одоо энэ болохоор бүр нэлээд тод ахгүй юу? Энэ бүр бити ингээд гараад ирээсэ гэдэг үүднээс би ингэж явж байгаа. Энд бас би нэлээд тод өвөг сая дарсан. Тэгэхээр би нэг ингээд нэлэнхүүд нь саяны повдроор тавьчих юм бол жоохон цоолоод гарч ирээд байдаг хгүй миний яг туршлагаар бол заяа. Тэгээ энэ даас нэлээд тод байгаа. Тэгээд энэ даас нэлээд тод би дарсан энд заяа. Энэ том багсаараа би өнөөдөр бол зүгээр ямар ч саагүй юм хуурай шулт хийчих гэж бодоод энэ том багсаараа би бүр маш сайн ингээд авдаг. Ингэж авч агаад цахаас нь эхлүүлээд ингээд уусгаа явдаг би. Яагаад ч ийм л багс яг гоё ингээд болоод байгаа надаа. Би сүйдэг тавилтан дээр болохоор ийм багс ашигладаг. Тэгээ халтараа өмнөс тоовчлаа. Энэ багс болохоор ийм дали багс байгаа. Энэ одоо ингээд намхнаасаа дээшээ өндөр болцсон. Тэнгүүтээ урдаас нь харах юм бол бас ингээд ийм уусгалттай дээшээ ингээд шүгийцсэн ийм багс байгаа. Гэхдээ тийм амар юм уусгалтай биш жоо юм нэг дээдлэн ийм хавтгай. Ийм дали ийм багсаар энэ багсны нэр нь бол энэ бол нэг брэнд биш. Энэ гэхдээ амтны үсэн багс. Сая нэр багснаас дутаа ярих юм. Энэс амтны үсэн багс. Энэ нөө ямааны үс гэж явд юм билээ. Энэ амтны үсэн багс. Энэс амтны үсэн багс. Энийг болохоор би зүгээр дангаар нь миний их бодлоорлоо би beauty бараас авчихсан шиг санагдчихна энийг. За энэгээр одоо би сүүдрээ тавина. Сүүдрээ тавихтаа болохоор яаж тавьдгийг та нар угаасаа миний өөр нөгөө бичлэгүүдээр үзээрэй. Одоо бол угаасаа багс болон суурай голчилж байгаа учраас тэр тухайгаа л гоё яриад өгчээ. За ингээд сүүдрээ би ийм багсаар тавьчаад нүдэн дээр болохоор би энэ бас л ийм хавтгай тэгээд ийм бөөрөнхий багс. Ер нь ингээ харах юм бол тэр чигээр ингээ бөөрөнхий тэгээд дээтэл нь ийм амар тийм одоо доороосоо дээш ийм уусгалттай биш яг ийм хавтгай. Ийм багсаар би бүтэн нүүднийхаа ингээ суурийг тавьдаг. Миний нүд бодолт угаасаа маш амархан шүү дээ та нар мэдчихэе. За энэнийхэн дараагаар болохоор би яг нүднийхээ одоо энэ бүтэн би болохоор ингээ суур тавьсан шүү дээ. Нүднийхэн жоохон одоо энэ тал хүртлээ те. Энэ хүртлээ болохоор би ийм хавтгай
Тэгээ хажуунаас харах юм бол бас юм доороосоо дээш юм уусгалттай ингээ урагшаага ингээ шүгүүр болж байгаа гэсэн. Хавтгай юм жижигхэн багсаар арай жоохон тод өнгөөр тавьдаг. Саяны тавьсан өнгнөөсөө. За энийхэн дараагаар би дахиад энэ багсаараа сайн тод өнгөө авч агаад доод талаа би боддог. За ингээд доод талаа будангуудаа энэ доотлынхаа яг дахиад тавьсан ирмэгээ уусгахтаа болохоор дээдлийнхаа нүднийхаа яг энэ цаадлын фон тавьсан энэ сүүдрээрээ ирмгүүдийг нь уусгадаг гэсэн үг. Ингээд сормосоо будчихгаа яварч тийм үү. За ингэж тавьчаад ингээд за нүдээ бүр нэмсэн дуусчихгүй. За нүд бүр амар ийзээ зав. За энэний араас болохоор би сая штэ тий. Одоо энэ нүдэн дээр энэ багс хэрэглэсэн шүү дээ. За энийг дахиад нэг жижигрүүлсэн хувилбар энэ нь бүр юм богинохон гэсэн үг. Бүр ингээ богинохон. Одоо ингээ гисэн ч ингээ сайн ингээ намирахгүй ингээ тийм богинохон, маш богинохон. За энэ богинохноор болохоор би нүднийхаа бүр яг уухт нь би нэг юм нууц давхраатаагаас би яг энэ нууц давхраагаан дээрээ энэ өнгөөр буддаг. Би өнөөдөр зүгээр өдөр тутмын будалт болохоор би бүр нүд мүдээ бүр ерөөс харлуулахгүй шууд амархан будалт хийж бодлоо. Угаасаа л гэхдээ миний нүд будалт ямар ч юм техник шаардсан будалт байдгүй л дээ. Тэгээ энэ минийг бол нэг амар бас хичээж мчээж тавьдаг юм уу? Яагаад тэгэхээр би чинь нууц давхраатай энэ чинь тэгэл алга болчих юм чаа. За ингээд бороор жоохон юм харлуулах маягтай ингэж тавьсныхаа дараа ингээд миний нүдний будалт дуусаа заяа. За одоо шууд хөмсг рүү гарчээ. За хөмсг тавилт бол миний бичлэг үздэг хүмүүс бол угаасаа амар сайн мэднэ. За энэ багс болохоор ер нь бол синтетик үстэй, ямар ч амтны үстэй биш. Тэнгүүтээ энэ амар юм хатуу үс байгаа. Хатуу байгаа бүр амар ширүүн. Урдаас нарах юм бол юм хавтгай, хажуунаас нарах юм бол юм нарийнхан. Тэгээд чүүд ингээд жоохон уусгалттай. Баг зэргийн уусгалттай. Бүр амар уусгалттай биш, бүр амар таг дөрвөлжин ч биш энэ дээдл нь. За ийм хатуу бүр энэ амар хатуу энэгээр бүр нүднийхээ доотлол мотлоо будах юм бол нүдний доотлын цохим өвчин бүр будаа болно. Бүр амар үрчлээт нь амар эмзэгш нь улаан. Ийм ширүүн хатгай багсаар болохоор би яг хөмсгөө бүхэлд нь ингээ суур тавьдаг. За энэний дараагаар болохоор би хөмсгөө угаасаа будчихдаг. Би шууд будснараа ингээд хөмсгөө зүгээр ингээд харандаагаар зурангуудаа би дээрээс нь дахиад нөгөө ширүүн үстэй багсаараа сая хамгийн эхлээд тавьсан суураа дахиж тавьдаг гэсэн үг. Тэгжээч ингээд харандаагаар зурцсан байгаа энэ захмахаа ингээд уусгачдаг гэсэн үг. Хамраа өндөрлөж. Хамраа өндөрлөхтэй болохоор би одоо зөвхөн сүүлд амар залхуураад дандаа энэ нүднийхээ нэг хамгийн том бөөрийнхий багс шүү дээ. Би ийм багсаар ер нь хамраа өндөрлөд байгаа. Уг нь бол надад хамар өндөрлөх зориултын багс бол байна. Энэ багсыг бодох юм бол арай ийм урдаас нарах юм бол ийм нарийнхан. Тэгтээ яг хоёлаа адилхан ер нь ийм концепц нь бол яг л адилхан ийм ташуу. Ийм налуу. Тэгтээ надад ягаад ч юм ийм уусгалттай багс айгу амар санагддаг. Ингээ амар. Яг ингээд ийм зураас шиг ийм зааг тавих сүдээр болохоор ингээ далилгаж жагаад ингээд будангуудаа. Одоо энийгээ тэгээ уусгах хэрэгтэй шүү дээ. Тэгээ уусгахаараа шууд ингээл уусгалтын багс юм чинь ингээд ийм хавтгаагаа шүү дээ. Тэнгүүд яг тэр ийм хавтгаагаар нь л ингээд уусгачдаг гэсэн. Угаасаа уусгалтын багс юм чи өөрөө. Тэгэхээр амар санагдаад идэв. Ийм ташуу багс ч юм болохоор ингэж бөөрнгөлж ингээд уусгахыг ингээд ташуулдаад ингээд боолдгоо. Хамраа ингээд болчлоо. Би нүднийхээ энэ будалтыг тусгаа зүгээр саагаа тавьчих. Гэхдээ саа тавихад би ерөөсө багс ашигладаг. Би хуруугаар ашигладаг болохоор зүгээр гүйлгчөө. За энэний дараа болохоор хацраа өнгөлчээ. Мегийн сетнес нь яг юм хацарных нь хацар өнгөлөгчнийх нь багсыг авсан. Энэ болохоор бас л адилхан ямааны үстэй амтны үсэн багс байгаа. Тэгээ энэ болохоор ямархуу багс гэж явах вэ гэхээр одоо нөгөө нэг юм уусгалтын багс гэж бас дахиад нэг өөр багс байдаг шүү дээ. Ийм нөгөө одоо жижигхэн бөөрөнхий бүр ингээд амар сайн ингээд уусгадаг ийм багс байдаг шүү дээ. Энэ багсыг жоохон томруулсан хэлбэр л гэсэн үг. Ийм тусал шиг юм хөртлөө юм арай ийм бөөрөнхий тэгээд ийм дээшээгээ өндөр болохтой ингээд ийм уусгалттай дээшээгээ нарийнхан болчихсон ийм багс байгаа. За энэнгээр болохоор би хацраа тавьдаг. Хацар тавихад надад энэ бол бүр яг гоё санагдаад байгаа. Би хацраа сүлд энийг тэнийхээ жоох юм нэг бор ягаан өнгөөр тавиад байгаа. Сая энэ дээр ингээ авцсан байна. Ингэж авч агаад одоо шууд нэлен хүүд ингээл тавьчих.
би хацраар ингээд тавиад байгаа сүлд. Дараа нь болохоор багс ашигладаг юм юу лээ. Энэний дараа би нэрээ цагааруултаа хийд юм байна. За цагааруултаа болохоор за энэ бол бүр за энийг бүр ханаас авсан юм мэдхгүй байна. За ийм ташуу дөрвөлжин дээдлийн харах юм бол ийм дөрвөлжин ямар нэг тийм амар уусгалт ороогүй бол харагдаж байна. Ийм дөрвөлжин дээдлийн харах юм шууд ийм дөрвөлжин ийм ташуу багсаар том нөгөө би цагаан өнгөөр ямар ч юм саагүй цагаан өнгөөр би ийм хайлайт хийдэж штэ. Одоо тэрийгэ тавьдаг гэсэн. Хамарны хоёр таллаараа тэнгуүтэй тухныхаа голоор яг юм тавгар хавдуулмаар гэсэн. Ирүүн дээрээ би гоё мурт ирүү тарагдах юм туртай. Тэнгуүтэй яг хамарн дээр болохоор би саяны Джесапийнхаа ийм сэрэг тэнгуүтэй ийм энийг харах юм бол ийм өндөр байгаа. Өндөр болохоор ийм сэрэг санагдаж байгаа. Өндөр дээд талаас жоох ийм хавтгаал харагдаж байна. Өндөр өргөн ийм багсаар энэ болохоор зүгээр юу шүү. Химэл ус энэ юус амтны ус биш. За ийм багсаараа би энэ цагаанаас авч агаад хамарныхаа гол дээр нь яг хайлайт хийдэг. За энэний дараагаар би нүднийхээ урталтаа ингээ саа тавьдаг штэ. Тэр нүднийхээ уртлын саа тавьдаг дээр болохоор энэ бүр амар гоё багс. Би нэг Beauty Bar-аас авсан шиг санагдаад байна. Би өөр нэхэвчлэн ийм ширхгийн багсуудыг болохоор Beauty Bar-аас авч исэн. Яг ингээ харах юм бол яг ийм нэг нулимс шиг багс байгаа. Яг ийм нулимс шиг синтетик юм шиг байна. Ийм бүр яг ийм нулимс шиг ийм жижигхэн хавтгай ийм багсаар би нүднийхээ урталтаа саагаа тавиад хамарныхаа голдноос саагийн тавьдаг. Саатай хайлайтер хийдэг гэсэн. Энэ пастелийн санаа донголоход амар хэцүү санагдаад ингээ онголохоор хумсаа дандаа ингээ сүртэлэх гээд амар хатуу санагдаад би дандаа ийм юмар ингэж онголохдаг шин. Хамарныхаа үзүр дээр тэгээ яг энэ нэг нурууны өндөрлгөө хэсэг дээр ингэж тавингуудаа яг саяны нөгөө цагаан өнгөгүй хайлайтер хийсэн энэ багс шүү дээ. Энэ багсаараа би нэлэнхүүд нь саяны энэ саатай хайлайтераа авч агаад хацран дээрээ ингээ явуулчихдаг. Тэнгүүтээ дахиж нэг ангуудаа тухаараа өрөөгөөрээ энэ сахарлынхаа энэ дээр ингэж явуулангуудаа саяны хэрэгэлцснийхаа дараа дахиж дарахгүйгээр одоо энэ хамарныхаа саяны тавьсан хамарныхаа хайлайтрыг уусгадаг гэсэн. Ингээл би сормоосаа будаад уруулаа будчихдаг. Тэгэхээр ингээд сормоос уруулан дээр маань ямар ч багс ордгоо учраас би шууд будснаар харуулчих. За ингээд ийм болсон байна. За өнөөдөр нүрээ бодож үнэхээр нөө хямраа сэргээлээ. Эрэгтэй хүмүүс шиг ингээл уул аваан дээр гараал уул авааны эсвэл бэлдэн очиад ингээл хямраа сэргээдэг. Би бол одоо ингээд нүрээ бодож сайхан хямраа сэргээлээ. Маш сайхан болтлоо. Тэгээ би чолморкаас ингээд янзлчлаа. За тэгээд өнөөдрийн би бичлэгээний хамгийн ихэнд хэлсэн би өнөөдөр яг энэ 10 багсыг ашиглаж үзүүллээ та нартаа. Тэгээ миний бодол бүр үнэхээр амар ийзэгээс тий амар амархан. Гэтэ тэгсэн мөртлөө бүр үнэхээр бүр төгс сөр би энийг бол үнэхээр бүр төгс сөр гэж хэлдэг. Та нар бичлэгийн хамгийн ихэнд миний царайг арьс бүр ямар байсныг та нар мэдж байгаа зү бүр үнэхээр бүр нүүрний будаггүй явж явах юм бол намайг бүр шиний ядарсан амтэн л гэж харахаар заяа бүр амар төсөө талбтай одоо тийм нэг харалцсан юм шиг тий одоо тэгж харагдаж байгаа боловч нүрээ буцсны дараа ямарсан харж байгаа зү. Би нүрээ бодох бас үнэхээр дуртай. Бүр үнэхээр дуртай. Яг ингээд нэг юм өөрийнхөө би чинь бас нэг ийм царайтай болж болтгийм биш дээ гэдэг нэг юм өөр юм ингээд мэдрэнгүүт би энэ юмнасаа хүртэл амьдралдаа яг тэр тухайн өдөртөө хүртэл ингээд кайф авдаг. Тэгээ би та нарт өмнөөс бичлэгэрэлжсэн шүү дээ. Би өөрөө ингээд амар гоё юм өөрөө кайфтай байснараа өөрөө сэтгэл ханамжтай байснараа би бусад өөр одоо эргэн тойронд байгаа хүмүүстэй хүртэл яг энэ гоё энерги цацруулад тэр хүмүүсээс гоё энергийн тусгаал очоод идэм шиг санагддаг. Зүгээр би гадуур алхаад явж байхдаа тий миний хажуугаар зөрөөд өнгөрсөн харц тулгарсан тэр хүмүүстэй хүртэл би зөрөөд өнгөрөхдөө харцаараа гоё энерги тэр хүмүүс зүгээр ингээ шидэж идэг. Тэнгүүд би өөртөө ингээ гоё явах бүр үнэхээр дуртай. Та нар тэгээд дараагийн ингээд ямархуу бичлэг үзмээр байна. Тэр бичлэгээ хүсэж ивэл гоё комментэн дор бичээрэй. За тэгээд хамгийн их лайк таны тэр коммент чи үнэхээр амар их лайк авах юм бол би дараа нь тэр хүссэн бичлэгээ чинь хийнэ. Тийм нэг жоохон жижигхэн шалгуур тавьчих уу. Та нар ч гэсэн очиж гоё юм нэг
хямраа сэргээчээрээ. За тэгээ дараагийн бичлэг хүртэл төвөр баяртай.